За үзэгчдийн өнөөдрийн мэндийг хүргэж байна. Зочны ярилцлага эхэллээ. Ингээд өнөөдөр манай зочны ярилцлагаар хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн, хууль зүйн ухааны доктор оюун чимэг оролцож байна. Таны энэ өдрийн мэндийг хүргэж байна. Та хэд түрүү ярилцсан сайхан нэгдсэн үндэсний байгууллагын эрүүл шүүлтийн эсрэг хороо Аз намхан далайн бас хүний эрхийн чуулганы байгууллагаас төлөөлөгчд ирсэн гэсэн. Тэгээд эдгэр төлөөлөгчд маань ямар зорилготой яах гэж маад ирсэн болоо. Энэ талаар үзэгчдэд танилцуулахгүй бас. За энэ 7 хоногт Монгол улсад энэ нэгдсэн үндэсний байгууллагын эвдэн шүүхийн эсрэг хорооны дэд хороо гэж үүдэг тэмдгийн гишүүн. За Аз намхан далайн бүсийн хүний эрхийн чуулган гэж хүний эрхийн байгууллагуудыг авардаг ийм байгууллага байгаа. Тэнтгээс мөн эрүүл шүүлтийн эсрэг ийм байгууллага олон улсын байгууллагаас төлөөлөгч нар ирсэн. За энэ хүмүүс бол үндсэндээ Монгол улсын хууль тогтоох байгууллагын төвшөнд олон бусад одоо хуулийн байгууллагынхантай уулзаж эрүүл шүүлтийн нэмэлт протоколд Монгол улс нэгдэж орох ийм бэлтгэл ажлын хүрээнд уулзалт сургалтуудыг зохион байгуулахаар ирсэн юм байна. Энэ ер нь нэмэлт протоколд манайх орсноор ямар ач холбогдолтой болоо танилцлаараас үзэж байна. 1984 онд нэгдсэн үндэсний байгууллагаас эрүүл шүүлтийн эсрэг конвенц баталсан. За энэ 2000 онд Монгол улс нэгдэж орсон юм байна. Тэгэхээр энэ конвенц бол өөрөө эрүүл шүүлттэй холбоотой бүх асуудлыг зохицуулсан конвенц гэж үзэж болно. Нэмэлт протокол гэж нэрлэгдэж байгаа энэ одоо бидний ярьж байгаа энэ конвенц бол өөрөө энэ эрүүл шүүлтээс уурчсан сэргийлэх үндэсний механизмыг одоо дэлхийн улс орнуудад өөрийнхөө одоо нутаг дэвтэр байгуулах тэрний үйл ажиллагаатай холбоотой зохицуулт хийж өгсөн конвенц гэж ойлгож байна. Та түрүүн бас битгаар ярилцж байхад түрүүн одоо хүний эрхийн үндэсний комиссаас Монгол улсын хорих байгууллагуудын үйл ажиллагаатай танилцж тэдгээр бас нөхцөл байдалтай бас хүний эрх хэр зөрчиж гин гэдэг асуудлаар бас шалгалтуудыг хийдэг гэсэн. Энэ тал дээр бас үзэгчдэд танилцуулах уу? Ер нь яг манай улсад хорих ангуудын үйл ажиллагаа юм хорих ангууд ажиллаж байгаа хүмүүс одоо хоригдож байгаа хүмүүсийн хүний эрхийг одоо хэр их зөрчиж юм бэ? Энэ тал дээр бас үзэгчдэд мэдээлэл өгөхгүй юу? За ер нь бол зүгээр яг манай хуулийн хүрээнд чинь хуулийн заалтар бол хүний эрхийг хангах, хамгаалах, хүлэн дэмжих гэсэн үндсэн чиглэлтэй. Тэгэхээр энэ шалгалтууд хүний эрхийг зөрчиж гин үү, хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлж гин үү гэсэн олон төрлийн одоо салбар бүр дээр шалгалтууд хийгддэг л дээ. Тэгээд 2001 оноос хойш ерөөсө тогтмолцсон гэж хэлж болохоор энэ хянах шалгалтын хүрээнд хийгдэж байгаа гол ажил бол энэ төвлөрсөн хорих анги болон цагтан хорих байруудад хийж байгаа шалгалтууд ордог. За энэ нь бол тасралтгүйгээр одоо үндсэндээ 10 жил явж шүү. Тэгэхээр одоо бидний зүгээр ажлын ингээ ачаалаг харах юм бол 7 хоногт хамгийн багадаа гэхэд 3-4 удаа цагтаа хорих төв дээр очиж өргөдөл гомдол гаргасан хүмүүстэй уулзаж ярилцах тэр зөрчлөө гэсэн асуудлыг газар дээр нь шалгах тогтоох ийм үйл ажиллагаанд хийдэг юм аа. Тэгэхээр зүгээр давтамжийн тоогоор үзэхэд бол бид нэр сард ямар ч үснэг 20-30 удаа зарим үед очсон байдгийг. Заримдаа бол тэрнээс ч их одоо удаа очиж энэ төлөвсөн хорих анги болон зарим энэ аймаг орон нутгийн цагтаа хорих төвүүдээр шалгалт хийсэн байдаг л да. Тэгэхээр нодлон жил ихэд бид нар 12 аймгийн цагтаа хорих төвдөр болон үйл ажиллагаа явуулдаг төвлөрсөн 4-5 хорих анги дээр шалгалт хийсэн. Тэрний одоо хамгийн том шалгалт нь бол энэ би 2011 оны хүрээнд л ярьж штэ. Монгол улсад онцгой дэглэмд ганц хорих анги гэдэг. Энэ нь Булган аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг ийм анги байгаа. Тэгэхээр энэ дээр томоохон хэмжээний шалгалтыг шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтарч бид зохион байгуулсан. Прокурорч бас энд оролцсон. Тэгэхээр энэ давтамжтай энэ шалгалтууд яагаад ингэ яваад байдаг вэ гэхээр төвлөрсөн хорих анги гэдэг маань шүүхийн тасан шийдвэр тогтоолоор гин буруунд тогтоогдсон, эслэд тогтоогдсон өөрийнхөө үйлцэн гин тэрэг тодорхой хугацааны юм ял авсан хүмүүс л тэнд одоо амьдрах орчин шүү дээ. Тэр одоо 10 жил вэ, 20 жил вэ, 1 жил вэ тийм ээ. Тэгээ үүнтэй холбоотойгоор тэр хүмүүсийн эдлэх ёстой эрх, хүлээх ёстой үүрэг, тэнд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын эрхийн хэрэгжилтийг нодлон бол ерөнхийд нь судалсан юм. Тэгээ энэ судалгааны үндсэн дээр ялангуяа шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харин энэ төвлөрсөн хорих анги цагтаа хорих төвүүдэд ажилладаг эмэгтэй албан хаагч нарын бид нар судалгаа хийгээд за энэ жил одоо улсын их хурлд өргөн барьдаг илтгэлтэй шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүний эрх гэсэн нэг бүлэг оруулж одоо энэ ерөнхий Монгол улсын нутаг дэвсгэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төлөвсөн хорих анги цагтаа хорих ангуудын ерөнхий нөхцөл байдал нь ямар вэ? Тэнд хүний эрх яаж зөрчигдөж байна? Ажилтан албан хаагчдын эрхийн хэрэгжилт нь ямар байна гэдэг чиглэлээр бичсэн юм. Тэгэхээр эндээс ерөнхийдөө харахад бол хамгийн их одоо маргаан дагуулж яадаг, хамгийн их одоо хил ам таталж яадаг нэг объект нь болохоор энэ цагтаа хорих төвтэй. Цагтаа хорих төв гэдэг бол шүүхээр одоо гин буруу нийслэгсэн тогтоогдоогүй сэжигтэй ялгагдагчийг хордог ийм газар шүү дээ. Тэгэхээр энэ газар маань өөрөө тусгай стандарттай байх хэрэгтэй.
Өнөөдөр бол зүгээр 1999 оны сэжигтэн ялгагдчих баримтлаж хор шийдэх тухай шийдвэрийг биелэх тухай хууль, шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, за эрүүгийн байцаан шийдэх хуулийн одоо тодорхой зүйл залтын дагуу энэ хүмүүс хоригдож байгаа. Тэгэхээр төвлөрсөн хорих ангид тавигддаг одоо хуулийн шаардлага, цагдаа орох байранд тавигддаг хуулийн шаардлага хоёр өөр. Тэгэхээр энэ хүмүүсийн талаар баталж гаргасан олон улсын баримт бичгүүд нь ч өөр байдаг. Тэгэхээр аймаг орон нутгийн хувьд бол өнөөдөр улсын хэмжээнд 21 аймагтын цагдаа орох төв үйл ажиллагаа явуулж байхад өнөөдөр 5 нь одоо газар дор нэг үгээр хэлэх юм бол цагдаагийн хуучин цагдаагийн байгууллагын подолд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо юу гэж хэлэх нь гэхээр нөгөө нэгдсэн стандарт Монгол улсад байдаггүй байхгүй юу. Тийм учраас нөгөө хэвийн хэмжээнд байгаа агаар амьсгалах, ажиллах, нүдний хараа хамгаалах гэсэн нөгөө тавигддаг нөхцлүүд нь энд зөрчигдөд байгаа юм. Тийм учраас бид нар энийг одоо өөрчлөх, Монгол улсын хэмжээнд хорих ангийн болон цагдаа орохоор стандартын шүүхэн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарч боловсруулах, энэнийг одоо сайжруулах ийм үйл ажиллагааг идэвхтэй хийж байгаа. Ерөнхий зөрчлөлтийн хувьд аваад үзэх юм бол энэ цагдаа хоригдож байгаа нөхцөл, энэ ял идэлж байгаа нөхцөл нь өөрөө нөхцөлийн гэгддэг эрүү шүүлтийг бий болгож идэг. Тийм учраас маш их анхаарал татчихдаг байхгүй. Нэг байранд л одоо ингээл 3 4 давхар ороо байлгачаал тийм ээ. Тэгэл тэндээ одоо даацаасаа хитэрсэн хүн аваад эн чинь үндсэндээ нэг өрөөндөө нэг 10 20 хүн чихэж хайчаал ингээд суугаад бол энэ бол зүгээр бүр наазахын стандарт. Тэр байтугай одоо бид нар энийг 2010 онд энийг шин шалгасан шүү дээ. Тэр шалгаад ингээд үзэхээр ариун цэврийн ямар ч хангамж төсөв байхгүй. Тэр одоо төсөв мөсөвтэй холбоотой асуудал нь бол одоо үнэхээр өнөөдрийн шаардлага хангахгүй ийм дүр зураг гарсан юм. Тийм учраас бид нар энэ ариун цэврийн шаардлага хангах эсвэл одоо эрүүл аюулгүй орчин тэр хүмүүс ажиллаж амьдрах тийм ээ. Энэ бүх нөхцөлийг одоо та нар хангаж өгөөч гэгээд цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн цагдаагийн газарт бид нар албан бичиг хургуулсан. Тэгээд нөгөө бид нар энийг хаачих юм бол хаагаад үйл ажиллагаа явууллаа гэхэд шүүгчийн захирамж биелүүлэх болон энэ албатан одоо ингэ баримтлах саадлах үйл ажиллагаа хаана их нь мэддэхгүй байна гэд ингээ өмнөдөр хүртэл ажилладаг. Энэ дэр бол одоо аль талаас анхаарал хандуулад эсвэл нэг бол бүр энэ объектыг хаах хэрэгтэй, эсвэл одоо өөр газарт ингэ шилжүүлж өөр объектыг нээж ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Би танаас ярилцлагын цаг бас дуусгаад байна. Танаас тэрнээс өмнө ганц зүйл асууч. Төв аймгийн цагдаа орох ангийг одоо дэлхийд байхгүй бараг ерөөдөн шүүддэг газар гэж яриад идэг, тэгж ярьдаг л да. Тэгээ өөрснөө болохоор энэ дээр бол өчтөрхөн бас мэдээлэл хийж яхад эрс үүсгэсэн л дээ. Танах энэ дээр шалгалт хийгээд юм шүү. Ямар шууд дүр зураг. Энэ Төв аймгийн цагдаа орох төв эрүүдэн шүүдэг дэлхийд талдартаг. Энийг бол хөлөөн зөвшөөрөхгүй. Бид одоо жишээлбэл 80 90 оны ийм ярьж байгаа бол энэ нөхцөлийн хувьд хүнд байсан. Одоо ганцхан Төв аймгийн хорих төвч шин чинь улс даяараа гомн давстал лангуутай үйдлийн имийг л одоо ярих гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь шүүхэн шийдвэр тэгж одоо бүхэл бүтэн байгууллага агентлагийн тэр олон хүмүүсийн ажлыг үүсгэж болохгүй шүү дээ. Бид нар хийж байна. Бид нар хийлэхийн төлөө шаардлага тавьж байна. Тэн дээр одоо засвар хийж байна. Тэр нөгөө хүүтэн байсан нөхцлүүд нь бүгд өөр боллоо. Бүгд тэр ингийн одоо сэргийн засварлах үйл ажиллагаа хийлээ. Тэр байтугай одоо эн чинь яг тэр хоригдож байгаа байранда өрөөнд дотроо устай тэгээд одоо нойлтой байх шаардлага тавьдэн шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм байхгүйсэн. Бүгд одоо өдөрт 3 удаа хүний физиологийн хэрэгцээг одоо хязгаарлаж шүү дээ. Гадаа гарч визтэй салхилдаг хэмжээ бүгд энэ өөрчлөгдсөн. Өнөөдөр Төв аймгийн цагдаа хорих байр зүгээр би 461 дэх ангитай адилхан хэмжээнд үйл ажиллагаа явуулж гин гэж хэдийгээр хэлж чадахгүй боловч энэ бол тэр 70 80 оны тэр 90 оны юмнаас чинь өөр болсон хүмүүсээ энэ бол биш тэгж хэлж болохгүй. Хүмүүсийн бас энэ толгойдох юм ч өөр болсон байна. Мэдлэг нь ч өөр болсон байна. Хүмүүстэй ямар нөхцлөөр харьцах үзэг ч өөр болсон. Тийм учраас энэ дээр одоо нэг талын ийм одоо хатууд үнэлт хийхэд бол үнэхээр одоо бид нар бас энэний чинь төлөө л одоо 10 хэдэн жил ажиллалаа шүү дээ. Энийг ингэж үүсгэж болохгүй. За баярлалаа эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ зочны ярилцлага хүргэлээ. Энэ удаагийн зочны ярилцлагаар хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хууль зүйн доктор оролцлоо.